цагаас толгоноос өтдөг гэж хэлдэг те. Энэ нөгөө яагаад өтчихв гэдэг учир шалтгааны тухай ярих хэрэгтэй л да. Тэгэхээр миний зүгээр бодож байгаагаар бол нөгөө өсгийн үсгэлэн өтлөхөд арилдгүй гэж. Энэ монголчуудын зүр өгнөч аюу тийм гоё дотортой философитой өгнөд байхгүй. Тэгээ ингээ эргээд бодоход одоо төр удирдах байгаа төрийн тэргуунд гарсан байгаа улсууд тэд маань яг энэ хоёр нийгмийн солилцол дээр байсан мөнгийг маш их шүтсэн улсууд. Ёс суртахуун гэдгийг мартцсан улсууд байхгүй. Нэгэнт ёс суртахуун зөв ёсны тухай мартцсан хүн бол мөнгийг тэгтлээ шүтсэн улсууд бол тэдний шунал дуусахгүй. Тэгэхээр тэр үеийг бол би яг үнийг хэлэхэд зүгээр одоо бол шахах хэвээр гаргах хэвээр гаргах суурь нь бол манай залуучууд байх хэвээр ялангуяа соёлыг түчээлэгч нь энэ зөв зүйлийг түчээлэгсэн эрхэмж гэх энэ юуг эрхэмлэн дээдлэх хэвээр гэдэг энэ ёс зүй үнэт зүйлээ ойлгосон залуучууд нь тэднийг түрх хэвээр тэгжиж энэ болохгүй байгаа гэд хараад байгаа юм а бид нар зөв болгож авна. Тэхийн тулд гадаадд сургууль төгссөн, гадаад явж ажилласан одоо яадаг юм байгаа их орноо хөгжүүлэх гэсэн энэ сэтгэл суурьтай зөв хүмүүжж байгаа түмэн мянган залуучууд байна. Энэ болгоныг бид нар нэгтгэх хэрэгтэй. Тэгээ бид нар дор дорноо салбартаа энэний төлөө тэмцэх хэрэгтэй. Хэрвээ бид нар одоо тэмцэхгүй, одоо дуурахгүй бол энэ харахуугаас эзээч гарахгүй. Нэг нь заавалжгүй гал болж асах хэрэгтэй. Тэгжиж энэ олон зэрэг асчиж олон гэрэлтвэл нийгмийн гэрэлтвэл. Ерөөсө логик нь маш энгийн.